Манай гариг дээр янз бүрийн амьтад байдаг. Хэдэн зүйлсийн амьтан байгааг яг та хэлж чадах хүнч байхгүй. Зарим нь игдүүтэй, гэмгүй харагддаг бол нөгөө зарим нь аимшигтай, аюустай мэд санагддаг. Гэхдээ их тохиолдолд анхны сэтгэл худлаа байдаг шүү дээ. Аимшигтай харагддаг амьтад үнэндээ гэм хоргүй. Харин хөөрдөм хөвсгөр үсрэхэг нь эсрэгээрээ үхэл түргэм аюустай байх нь олсон. Энэ амьтныг нэг сайн хардаа. Яг тийм ээ, энэ бол амьд амьтан. Гэтэл тэр зүгээр л хэн нэгний үс шиг харагдаж байна. Яг л илээд аммаар санагдаж байгаа үст тийм үү. Гэхдээ тэгээгүй дээр та хизээч бүү хүрээрээ. Энэ хамгийн аюултай төөзөр хорхоод олон янзын нэр өгсөн байдаг. Ноосон мөшгөгч, эсвэл мууран төөзөр гэх мэт. Энэ бүхэн нь түүний үсрэхэг биеэс болсон нь ойлгомжтой байна. Гэхдээ үнэндээ энэ үс биш, харин хортой өргөснүүд юм. Хүний аршин төрмөгчл шууд улааж хорсож эхэлнэ. Харин хэсэг хугацааны дараа үүнд хүрсэн хүний дотор муухарах, толгоо өвдөх, амьсгалахт нь хүндрэлтэй босох, бар хөл бадарах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Эцэстээ бүр үхэлд чүргэж болзошгүй. Тиймээс ийм төөзөр хорхоод санамсаргүйгээрч босоо хөрчихсөн бол та заавал хэдхэн цагийн дотор мэрэгжлийн эмчэд үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ таач бас ийм жижигхэн өхөөрдөм амьтан ингэтлээ аюустай гэж огтхонч бодож байгааг бол саягтаарай. Одоо би та бүхэнд манад ихэд дээрх маш аюустай өөр 12 амьтны тухай ярьж өгнө. Тэднийг харамгц шууд холдож зүгтаасан нь дээр шүү. Олонх нь гадаа төрхөөрөө ямар ч гим зэмгүй юм шиг ээгдүүтэй харагддаг. Гэхдээ таарлаж хүн бараг амьд гарах боломжгүй. Сонин факт суугийн энэ удаагийн дугаарыг олон улсын спортын компани хамтран хүргэж байна. Та 18 нас хүрсэн бол бичиг дор байрж холбоосоор нэвтэж ороод бүртгэж үүсгэхдээ манай S-Facts гэдэг урамшуулсан кодыг оруулаад анхны цэнэглэлтэй урамшуус авах боломжтой. Poison Dart Frog. Энэ жижигхэн анх хахад гэмгүй мэт санагдах мэсхийн үнэндээ дэлхий дээрх хамгийн аюустай, хамгийн хортой амьтдын нэг. Зөвхөн нэг ийм мэсхийн ялгаруулдаг хороор бараг 20 хүнийг алах боломжтой гэж төсөөлөд үз. Тэдний арьс нь хор ялгаруулдаг бочирхаагаар дүүрэн. Тиймээс зүгээр хуруугаараа нэг удаа ч босоо хүрчээд амь насантай нь аюустай. Эдгээр жижигхэн мэсхийн төв болон Өмнөд Америкийн ширэнгэнод амьдардаг. Дундад хэмжээ нь 2-3 см. Энд харагдаж байгаа энэ зураг дээр уг мэсхий жирийн нэг зоосон дээр суусан байгаа нь энэ. Тэд маш тод өнгөтэй, цайвар шар өнгнөөс эхлээд улаан цоохор үлдэх янз янз. Энэ тод өнгөн үнэндээ намайг бүүвэр, бүүхүр би аюустай гэсэн тохио юм. Хамгийн сонирхолтой нь энэ мэсхий өөрөө хор үүсдүүлдэггүй. Харин иддэг жижиг хор чавшнуудаасаа тэр хорыг авч биедээ хоримтлуулдаг байна. Хамгийн харамсалтай нь өнөөдрийн байдлаар энэ мэсхийн хорыг ихсэргүүцэх ямар ч ийм хорны ерөндөг гэж байхгүй. Конос хэлбэрийн эмгэн хумс. Энэ төрлийн эмгэн хумсны хатгашд хүнийг үхэл түргэх аюустай. Статистик тоо баримтаар бас номхон далаад авраг загсанд өдөрт нэг хүн өртөж нас бардаг байхад конос татгуулж 2-3 хүн амиа алдаж байна. Ихэнх тохиолдолд хүмүүс өөрсдөө буруутай. Урчим эрэг дээр үзэсгэлэнтэй дун харч чад дартаа авч үзмээр санагддаг байна. Харин энэ няцгаа бит хамгаалалтын зорилгоор маш жижиг сум шиг хор сүсгчийг гинэт гаргаж аимшигтай хүчтэй хор шахдаг. Энэ хортой хатгалд зориулсан ямар ч эм тариа ерөндөг одоогоор байхгүй. Яг уу бараг байлаач хэрэг болохгүй л гэсэн үг. Ихэнх тохиолдолд хатгуулсанаас хойш хэдхэн минутын дотор хүнийг шууд алдаг. Ийм аюустай учраас л эдгээр эмгэн хумсны дунг цуглуулагчид асар өндөр үнээр үнэлдэг. Нэг ширхэг нь бүр хэдэн мянган доллар хүрдэг байна. Хүүдэд питохуй. Тийм ээ, бид мэднэ хүмүүс рүү дайрдаг догшин төрөмгийн шуунууд гэж бий. Ихэвчлэн тэдний зэвсэг нь том хошуу, дарлавч хурц хумстай саруу байдаг. Харин дэлхий дээр хортой ганцхан шуу байдаг, тэр нь хүүдэд питохуй юм. Энэ шууны биеийн хэмжээ тун жижиг 20 гаруйхан сантиметр. Дэлгэгэд гол аюулс нь хэмжээ биш, харин арьс өдөн дээр нь хоримтлагдсан хүчтэй хор юм. Дахиад л нөгөө ихний ярьсан мэлхийтэй адил энэ шувуу өөрөө хор үйлдвэрлэдэггүй, харин эддэг хорт цохноосоо хорыг авдаг. Энэ шувуу өөрөө тэр хоорондоо бүрэн дархлаатай болсон байдаг гэн. Гэвч эм хор хүний биед орвол үхэл түргэх аюустай. Slow Loris буюу удаан лори. Энэ амьтан үнэхээр өхөөрдөм жижигхэн үсрэхэг маш том гөлвөснүүдтэй. Харин хамгийн том алдаа бас энэ өхөөрдөм жижиг мангасыг илээд тэрвэд дар дээр авах гэж оролдох явдал юм. Яагаад мангас гэж үгнэ гэж? Учир нь лори бол дэлхий дээрх цор ганц хортой сармагчны төрөл. Урд хөлөө хэсэгт нь хор ялгаруулдаг бучирхаа байдаг. Удаан лори тэр хорыг шүстэйгээ холж толгоо биеэрээ түрхдэг. Ингэснээр махчин амьтдыг үргэх хамгаалт болж өгнө. Бас хазах үед шүстэйгээ хамт хороо хүний биед оруулна.
Удаан лоригийн хор жижиг амьтад төдөөгүй, хүнийгч амьсгаж боогдож, бүр үхэлд чүргэж чадна. Эдгээр амьтад зөвхөн Энэтхэг, Индонез, Филиппин болон тэдгээрийн ойролцоох орнуудад амьдардаг. Өнөөдрийн байдлаар удаан лори гэх энэ амьтад устдах аюулд орж гоод байна. Ланоми ирвэхэ. Ланоми ирвэхэ өөрөө бос хинт чор хөнөөсгүй гимгүү амьтан. Харин түүний авгалтай нь маш хүчтэй хортой. Магадгүй энэ хорн төөлөр хорхоонд амьд үлдэж дараа нь ирвэхэ болсон хувирахт нь хэрэг болдогч байж мэднэ. Модны холц дээр наалдаа сууж явахт нь анзаарах бараг боломжгүй. Гэхдээ энэ жижиг амьтны хурц, хорт өргөснүүд нь хүний биед маш том хор оршиг үзүүлж чадна. Хэрвээ төөлөр хорхоод хүрсний дараа шууд эмнэлэгт хандаж чадвал үхэлд хүрэх эрсдлийг багасгаж болдог. Гişin харамсалтай статистикаас харахад Ланоми төөлөр хорхоо жил бүр хүний амийг авч байгаа тоогоороо ховтой могоотой бараг адилхан төвшөнд байдаг. Цэнхэр цагирагт наймалж буюу Blue Ringed Octopus. Энэ наймалж үнэхээр үзэгсэлэнтэй, тод хээтэй, цэнхэр цагираг утгатай. Тэдний биеийн хэмжээ нь ердөө 10-аас 20 см. Гэхдээ ийм жижиг мөртлөө дэлхий дээр хамгийн хортой амьтдын нэг. Хатгуулах үед хорн хүний булчин сааж олно. Хэсэг хугацаанд хүн ухаантайгаас байна. Гэхдээ огт хөдөлж чадахгүй. Амьсгалагч хүндрэлтэй болдог. Тийм учраас яаралтай төргийн тусламж дуудах шаардлагатай. Энэ амьтанд хүрсэн хүн амьд үлдэж босгоч урт хугацааны маш хүндрэлтэй эмчилгээ хүлээж байдаг. Итгэхэд эцүүч ганцхан ийм жижиг наймалжны биед насанд хүрсэн 26 хүнийг алж чадах хэмжээний хор агуулждаг. Австралийн box jellyfish буюу шоо хэлбэртэй далайн залхаг. Эдгээр залхагууд шоо хэлбэртэй тул ийм нэр авсан. Маш хордон хөдлөн, дээрээс нь бараг тонгосог биетэй учир усанд ялаж харахад хэцүү. Австралийн эрэг орчинд амьдардаг. Австрали руу аялах хүн бүхэн санаж явах ёстой нэг зүйл бол усанд ийм залхагтай тааруул ямар ч тохиолдолд бүүхүр. Зөвхөн нэг залхаг л насанд хүрсэн 60 хүнийг алах хэмжээний хор биетэй агуулж байдаг. Усны өхөр. Бид леопард, матар, ашин зэрэг Африкийн магчин амьтдыг аюултай гэдгийг бүгд мэддэг. Харин усны өхрийг бид баг багасаа удаан, божиг, тайван, бараг гэмгүй амьтан гэж төсөөлдөг. Эцсийн эцэд ургамал иддэг. Магчин амьтад биш шүү дээ. Гэтэл үнэ эрэхтэй усны өхөр бол Африкийн хамгийн аюултай амьтдын нэг. Нэгдүгээрт асар том биетэй мөрчлөө маш өндөр хурдтай гүйж чадна. Хоёрдугаарт ургамал иддэгч гэсэн асар том соёотой. Тэд матригч амархан хоёр хувааж хазаж чаддаг. Харамсалтай нь жил бүр Африкт хүмүүс усны өхөртэй таарч өхөж төрсөн тохиолдлууд тогтмос бүртгэгддэг. Аз твийн авраг зүгийн. Юуны өмнө энэ амьтны гадаад төрх өөрөө л айц төрөжм. Зүгээр л 5-аас 7 см урттай асар том зүгийг нэг төсөөлдөв. Энэ мангас 6 мм урт хатгууртай, дээрээс нь маш хүчтэй хортой амьтан. Олон хүний хувьд Азийн авраг зүгийн хатгалд өхөл төргөж болзошгүй. Гэхдээ хэрв хатгуулсан хүний биеийн байдал сайн, зүгийнөөс харшилгүй бол аврах боломж байдаг. Аз авраг зүгийн татгуулж амьд гарсан хүмүүсийн хийснээр мэдрэмж нь чам руу томоос том халуун хатаас хүчтэй шаах шиг санагдсан гэжээ. Хамгийн аюултай нь зүгийн хатгуур нэг удаагийнх биш, хүссэн хэмжээгээр дахин чадах чадна. Гол нутагчлан нэрнээсээ харахад ойлгомжтой Аз төв. Гэхдээ заримдаа зүүн Европ, Оросын зарим бүс нутагт тааралддаг. Хон шоу. Хон гэдэг нэрийг сонсоход бид бүгдээрээ гоо үзэгслэн романтик дүр зураг төсөөлдөг. Харин үнэн хэрэгтээ хэрв өөрт нь эсвэл дэгдэхэд нь аюул занал хийлвэл жинхэнэ догшин аратан шиг л айшилж чаддаг. Итгэхэд бэгч гэсэн Джеймс Бond ихээр хон шоу хүн рүү дайгсны усмаас усанд живж нас барсан тохиолдолч мерсээр бүртгэгддэг. Хэрвээ та усан цэлж байхдаа ойролцоо тань хун байгааг анзаарвал аль босох холхон зай барьж өөр тийшээ сээсэн нь дээр. Цэцэ ялаа буюу цэцэ fly. Ялаа гэдэг бол бидний хувьд маш энгийн өдөр бүр хардаг шавж. Тийм ч таатай антан биш. Гэхдээ ялаанаас айдаг хүн хавар шүү дээ. Харин цэцэ ялаанаас бол үнэхээр боозгомжлох хэрэгтэй. Эдгээр шавж хэд хэдэн аимшигт өвчнүүдийг дамжуулагч. Харагдсан бараг бүх хөдөлж байгаа зүйл рүү очиж хатгадаг. Аз босгод цэцэ ялаа нь Африкт тэвд гочлон амьдардаг. Бусад тэвд хараахан тархаагүй байна. Гэхдээ л сүүлийн үед манай монголчууд маш их аялдаг болсон тул цэцэ ялаач биш. Өнөөдөр ярьж буй антидтай таарж босох магадлал хамаагүй их болсон. Фугу загс. Фугу загс нь Японы нэгэн алдартай боловч мөн аюултай хоолсны орц гэдгээр дэлхийд даяар танигдсан. Түүнийг буруу битгвэл хүн хордож амиа алдчихж болдог. Ерөнхийдөө фугугаар хоол хийхэд ашиглагдаж буй бараг бүх загсанд хүний хувьд үхлийн тун гэж хэлж болох хэмжээний хор агуул идэж байдаг. Тиймээс Японд фугу хийхээ өмнө тогооч заавал тусгай сургалт дүүргэж сертификат авсан байх ёстой.
Ихэнх хүн фүгүү идэхдээ өлсөндөө ч юм уу гайхалтай мэдрэх гэж иддэггүй. Тэд эрсдэл мэдэрч үхлийн аюултай ойртож үзэх гэж иддэг. Гэвч ийм тогсоом нь үнэхээр заримдаа эмгэнэлээр төгсөж болдог байна. Японд жиж бүр хідэн хүн фүгүүнд хордоод аннасаа алддаг гэжээ. За ингээд бичлэг дууслаа. Сонирхолтой байсан бол саба дараад явчихаарай.